зураачтаас ялгаатай нь миний зураг өөдөөс ярьдаг. Анхны үзэсгэлэн энэ жил Батгаатай хамтран ажиллаж байгаа. Өмнө нь яг дээшхэн зураг ерөөс авч байгаагүй юм болоо л гэж ойлгосон. За энэ жилийн онцлог гэх юм бол хүмүүс ер нь урд урдын жилүүдийнхээс илүү өөрсдөө мэдэрсэн. Одоо энэ 6 жилийн хугацаанд нийтдээ нэг 560 гаруй хүний зураг авсан юм байна. Миний одоо өнгөрөөд удааг байгаа. Тэгэхэд миний ээж ийм том юмны ард ингээд өөрөө ийм зоригтой гарч байгаа ээжээрээ маш их бахархаж байгаа. Таны бахархал? Миний бахархал бол миний аав ээж л байдаг. Тийм аав ээжээр бахархдаг, ханаараа бахархдаг, үр хүүхдээрээ бахархдаг. Миний эргэн тойронд байгаа найз нөхөд гээд намаа гэсэн хүн болгоно л миний бахархал. Нүур бодолд одоо арьсан дээр зураг зурна гэдэг нь бол тусгай урлаг л да. Одоо тэр харандааны шийдэлтэй одоо тэр өнгө аяс гээд одоо ямар өнгөөр бодвол хүнд зохио. Одоо жишээ нь шар өнгө гэхэд дотор маш олон янзын шар өнгө байдаг. Тэр шар өнгө жишээ нь гэх юм бол хүнд өөр тэр шар өнгө тусч харагддаг гэсэн үг. Зураг зурдаг хүмүүсээс ялгаатай нь бодог өөрөө арьсан дээр хувирсах чадвар нь өндөр байдаг. Жишээ нь бид нар өглөө нүрээ будчаад өдөөс хойш өдөр болоход арай өөр дүр төрхтэй болцсон юм уу эсвэл бодог шингээд өөр өнгийг гаргацсан байдаг штэ. Тийм учраас миний бодлын онцлог нь бол гаргадаг нь бол ерөөсөө тэр суурэ юунаас эхэлж тавиад дараа нь энэ хоёр холилдоод ямар өнгө гаргаж ирж байгаа вэ гэдэг нь маш чухал байдаг. Дээр үед бол нүур будалтыг ховсдолт гэж ярьдаг байсан. Нүрээ ботсон эмэгтэй хүмүүсийг яг ингээд нөгөө энэ хүнд ховсдуулаа гэж ярьдаг байсан. Тийм ч учраас цыгаанууд те энэ үзмөрчүүд өөрөөсөө дүр төрхийг хувиргаж бүр манай эртний өмнөх гэдэг тэр үед гэхэд жишээ нь хэм бол одоо өөрөөсийнхөө будаг бол аль дээр үед хамгийн одоо нөгөө түүх үүссэн цагаас эхлээд нүур будалт үүссэн гэж үздэг л дээ. Индианчууд дүрээ будаг, дүрээ хувиргаах, монголчууд ч гэсэн дүрээ хувиргаж нүрээ буддаг байсан шүү дээ. Тэгэхээр энэ болгон одоо юу гэдэг будалт бол үргэлж одоо түүхт амжиж явдаг л гэсэн үг. Ер нь нөгөө түүхийг бол хүрнэ өгүүлэндээ гихчээр ер нь мейкап Монголд нэлээд бийжиж эхлэхээс өмнөх үеийн дурсамжуудыг бол таал хэлэх байх та тий. Тийм 96 оноос хойш нүур будаал яг 98 оноос ахуулаад нөгөө маш их нөгөө одоо юу гэдэг рекламууд дээр ажилласан байгаа. Хамтарч ажилласан газрууд гэх юм бол Lemon Studio, Hero Entertainment, On Production. Тэгээд ер нь Cross Studio-ийн гэл эдгэртэй ер нь ажилласан. Ер нь бол яг тэндээсэн цаг үедээ гарч ирсэн студийн бүх хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа. Амхны анхны өнгөтэй тод будалтай рекламнууд, тод будалтай сэтгүүлүүдийг гаргаж ирсэн. Анхны үзэсгэлэн энэ жил Батгаатай хамтран ажиллаж байгаа 70 жил. Тэгээ би болохоор энэ жил хамтран ажиллаж байгаа. Тэгэд энэ удаа тавуулаа ажилласан гарын 5 уруу шиг л байлаа. Ингээд ноогийн намайг чи угаасаа ийм сони стилтэй юм чи энэ үсийг засаж чаднаа гэдгсэн чинь нэрээ тэр нь яг манай гаргийнхны л үсээсэн л да тэгээд засаал. Тэгээ яг тэр шоуун дээр хамтарч ажилласан. Надад нэг зан амар үлгэрэлдэг. Ерөөсөө ингээд хүн чинь ингээд байрандаа зогсоод ингээд за болцсон тий. Og ерөөсөө тэгдэггүй гэх юм уу те баян хөгжөөд байдаг. Тэнгүүд ингээл би ч бас ингээл явж исэн. Og тийм биш те би бас жоохон хөгжих хэрэгтэй гэл те. Нөгөө тэр зан амар үлгэрэлтий ерөөсөө минут секундээр өөрчлөгдөд байгаа байхгүй те. Тэр чинь би бас тэр зангаасаа ингээд нөгөө нэг суралцаад бас ингээд надаас нөгөө надад бас өөдмхаа хүнд бас надад айгу гоё ч юм уу те нэг тийм амар үлгэрлэгч найз. Хэдэх үзэсгэлэн бэлээ? 6. 6. Аа. 6 үзэсгэлэн болгон дээр өөр байсан уу? Өөр. Яагаад өөр зурагчин болохоор өөр өнгө эстэй. Одоо энэ жил болохоор портрет илүү орж ирж байгаа. Нодлонгийн гол жоохон биетэй орж ирсэн. Үзэсгэлэн нэг тэгэхээр ингээд бужигнаал, түчигнаал, сандраал, догтлол ингээд нэг тийм сонин гоё уур амьсгал бүрдсэн байдаг штэ. Тэгсэн чинь чи өнөөдөр аягүй тайван байх чинь. Тэгсэн. Би дандаа хоцордсон шүү. Би жил болго хоцордог. Яаж иж байгаа л хоцорчдаг нэг юм болохоо байгаа л нэг хоцорж орж ирнэ, нэг л самгардаад байдаг. Энэ жил болохоор хоцорхош бүр цаг гарны өмнө нэрээ 50 ууж хүн хүлээх хэцүү байд юм гэдгийг л харж байна. Хариу аваад байгаа ш. Өөрөө үзэсгэлэнгээ нээжээж өөрөө хоцроод идэх чинь арай танхаа явгүй юу? Тий. Эхнийх бүр сонирн байсан уу? Хаана нэлаа? Эхнийх бүр сонирн байсан. Хамгийн хайцтай. Яагаад гэдэг гэсэн. Хүн ирэх болов уу, яах бол гэх. Яагаад чинь би ярилцлагынхаа хамгийн хэцүү хэсэг рүү шууд орчлоо л доо. Яг өнгөрсөн жил, өнгөрсөн удаагийн нээлтийн өмнөх үеиг танада ярьж өгөөч би бол мэднэ л дээ. Хамгийн хэцүү хэсэг баг. Тий. Яг маргааш нь үзэсгэлэн болох гэж байгаа гэхэд яг ханигаа алдсан.
Миний аав одоо өнгөрөөд удааг байгаа. Тэгэхэд миний ээж ийм том юмны ард ингээд өөрөө ийм зоригтой гарч байгаа ээжээрээ маш их бахархаж байгаа. Тэгэхээр би аавынхаа, ээжийнхаа, дүүгийнхаа нэрээр дандаа өндөрч өргөж явахыг хичээдэг. Доош нь гундаахгүй хичээдэг. Тэгээд аав ээж хоёроо маш их бахархаж байна. Хийхгүй байх байсан энэ жил. Гэхдээ жил алгасч болохгүйгээд найзтайгаа зөвлөгөөгөөр хийсэн дээ. Үзэсгэлэнгээ нээж чадахгүй гэсэн бодол төрж ирсэн. Үгүй тэгээд шууд хийсэн л дээ. Арга хэмжээгээ. Тэгэхгүй бол бүх хүмүүс зөндөө олон хүмүүс багш ажиллаа орхиод ирж байгаа хүмүүс байгаа. Хүмүүсийн ажлыг бодох хэрэгтэй. Тэгэл нулимстай ч гэсэн энийг шаардлага гарч ирсэн. Тэгэл хүмүүстэй энийг л дараа нь уцаар яриад зүгээр л байсан. Тэдний уур амьсгалыг эвдэхгүйгээд Тэгээ хүмүүс мэдсэн байлоо. сүйд нь мэдсэн. Тэр үедээ юу ч мэддэг. Мэдээгүй шүү дээ. Нэг жилийн дотор дахиад босч ирээ дахиад үзэсгэлэг хийн гэдэг чинь бас зарим хүний хувьд дааж чадамгүй их зориг юм аа. Ер нь гэхдээ нөгөө хийжсэн юм а хийж байгаа болохоор бас арай гайгүй. Илүү цаг зав гаргаад илүү юм хийхин төлөө явсан. Яг түрүү жил үдээд яг ингэ байжсэн да гэсэн тийм шарах хөндөгдөж байна уу? Үгүй. Гайгүй. Манай ээж маш зоригтой, тууштай, хүчрэхэг тийм эмэгтэй хүн. Тэгээд ээжээсээ бол зоригтой, хүчтэй тэр тууштай зангуудыг авахыг хичээдэг. Тэгээд яг зорьсон зорилгодоо ээж үнэхээр үнэнч байдаг, хий гэсэн юм а тултал нь хийдэг тийм. Магадгүй хамгийн хорвоо дээр байж болох хүнд давааг давтсан учраас хүн илүү зориг орчд юм болов. Ер нь яг хэлэхэд бол яг илүү нөгөө урд нь бол ирэх байсан юм билээ. Одоо бол нөгөө эрхэлж амжихгүй, эрхлэх цав байхгүй. Тэгэл яг өөрөө ганцаараа байгаа гэдгийг мэдэрч байгаа болохоор тэр жоохон хэцүү. Тэрэндээ тэгээд илүү зөрөгтэй болчтой юм шиг байна. Хань тэрийг хийчин, тэрийг анги чин гэхгүй бүх юмыг өөрөө. Тийм бүх юмыг өөрөө даатгах хүн байхгүй. Бүгдийг нь өөрсдөө бие дааж хийх шаардлагатаас хэцүү байсан, маш их хэцүү юм байгаа. Өчигдөр жишээлбэл ярьсан чи зураг өлгөөл байж энэ гэдэг хэлсэн тийм. Дандаа хамттай байдаг мөртлөө. Тий. Дандаа л миний зургийг зөөж өгөөд миний арыг даажсан хүн байхгүй болчихлоо чинь тийм эцэст. Ганцаараа бүхнийг хийх шаардлагатай болсон. Азар айгу сайн зурагчин хүүтэй ажилласан. Гаард ингээд 16 оноос анх зураг сонирхож эхэлсэн. Тэгээ 16 онд ингээд нар өстөдөд нар мандахын доор ингээд дагалтай игээд зураг суралцаа. Тэгээ 17 оноос ингээд зурагчин болоод энэ чиглэлдээ дурлаад ер нь анх нөгөө нэг юуч мэдэхгүй байхдаа л энэ мэрэгжилд амар дурч хийсэн болохоор хүссэн юм аа л өөр юм болгож чадсан гэх юм уу. Одоо хүртэл энэ мэрэгжилдээ нөгөө дурлж хийдгүү би нэг нөгөө ажил гэж хүлээж авдаггүй. Энэ миний ингээд амьдрал гэж хүлээж авдаг. Би магадгүй өөрөө зураг дарахаа болчих юм бол өөр яг юу хийх яасан мэдэхгүй л байгаа. Одоо ингээд миний 7 дахь жил тэгээд 7 дахь жил дээр 23 наснда анхныхаа үзэсгэлэн гарч нөөр ингээд хит их баярлаа. Тэгээд үг амнаас гарч ирэхгүй. Үг гарахаар л нэг жоох ингээд нөлмс гарч ирэх гээд. Миний хувьд онцлог гэх юм бол би нөгөө зүгээр нэг тийм зүгээр дараад өнгөрөх юмуд нэг тийм дуртай биш. Би яг тэр хүний яг л тэр хүний гоо сайхныг л гаргаж ирэхин төлөө би тэр хүний өмнөөс ингэж ажиж зөвхөн тэр хүний төлөө гэж ингээд бараг өөртөө стресс ингэж өрөмжлүүлдэг. Би зүгээр ингээд нэг дарчаад ингээд болдог төрлийн жоохон хүн биш. Би ингээд улам шунчаад байдаг. Би танаас ийм зүйл хүсэж байна. Би яг ийм л зүйлийг танаас гаргачих юм бол миний санаа амархаад тэгээ зогсож чаддаг. Өөрөөр би ингээд 100 шот дарахад тэр маань надад таалагдахгүй би дахиад үргэлжлүүлээд дарсаач авах. Тэр хөдөлгөөн, тэр гарны байрлал, тэр поз, харц, инээмсэглэл, тэр харцныхын чиглэл бүгд надад амар чухал байдаг. Би яг зүгээр камер бариад уртаа хүн зогсоочхоор би ингээд босод ямаас ингээд тусгаарлагчдаг байхгүй юу? Хажууд ирээд одоо саяны үзэсгэлэнгийн зураг авалтын үеэр хэд хэдэн нэг юм инээдтэй болсон. Би яг зураг авчих үед оогчроо хажууд айгүй хэм яриадсан. Би тэрийг нь сонсоогүй ойлгохгүй ингээд зөвхөн тэр хүндээ төвлөрж байгаад нэлээд нэг тийм үйл ойлголцоос гарч ирсэн. Гэтэ оогч тэр хоёулаа ингээд инээлтэд өнгөрсөн. Оог гихч миний энэ талтыг амар мэддэг болсон. Би энэ талаар наваа мэддэг болохоор энэ талаар наваа яасан айгүй дэмждэг. Зураг авч явах үед нэгээд наа үнтэй битээ саа толоо ингээд юу ч яриад хэрэггүй. Бас ойлгодгүй ингээд тийм нэг жоохон сул талтай. Тэгвэл хамгийн ад жаргалтай зүйл нь юу байна? Хүмүүсийг гоё ингээд нөгөө баяртай болгож байгаа. Энэ бол хүнд асар их дурсамж үлдэж байгаа. Тийм энэ бол түүх болж үлдэнэ гэдэгт би итгэдэг. Тийм учраас энийг ингээд тасралтгүй хийх хэрэгтэй.
Ээж нь зурагласан бас хамгийн их цаг хугацаа зарцуулсан. Нөө ингээд байн гардаг болоод ч тэр юм уу би ээжийн дотрыг ерөөсөө харж чадахгүй лээ. Яавал гоё юм бэ гэд би бүр ингээд ээжийг хараад ингээд өөрөө ойлгохгүй гацсан. Тэр л амар хэцүүсэн. Би ер нь зураг хийснээс баг дуусах хүртэл баг ээжийнхээ яг доторх хүнийг гаргаж ирсэн амар эргэлзэж байгаа. Яг ингээд байнга хамт байдаг, байнга уцаар ярьдаг, тэр хүнийг байнга хардаг болооч тэр юм уу ээжийнхэн доторх хүнийг ерөөсөө харждаг. Над руу хараад инээхт нь яг бүр ингээд зүр асар том хайр мэдэрсэн. Тэгэл энэ юм бэ гээл би тэр яг тэр чиглэлээр л өргөжлүүлээд ажилласан да. Тэгээ надад батгаж байгаа нэр мэд. Би ер нь яг тухайд өмнө яг ээжийн зураг ерөөсөө авч байгаагүй болоо л гэж амар их бодсон. Энэ жилийн хамгийн сонир бүтсэн зураг юу вэ? Хамгийн төвхтэй. Миний энэ жилийн нэг сонир зураг гэх юм бол энэ баавгатай арьс чоны одоо нөгөө чоны арьс нөмөрсөн. Энэ маш сонирхолтой байсан. Бас ерөөсөө жил болгоо ихнэр дээл ерөөсөө орж байгаагүй. Энэ жил ихнэр дээлтэй хүн ихнэр дээлээ авчираад орсон. Тэр их сонирхолтой байсан. Тэгээд ер нь бүхэл эмэгтэйчүүд илүү нэг ороо сурцсан. Бусад хүмүүсийн зургийг харцсан учраас илүү итэвхтэй, илүү маш сайн оролцсон. Манай Оги бол үнэхээр чадвартай. Мэргэжилтэй бол үнэхээр чадвартай охин. Анх бит хоёр 19 онд надад би дүүн ингээд нэг юм тэ үзгсэн санаачилж байгаа. Энэ дэр та усан дээр нь ажиллаад өгөөч гэд санал өгсөн. Тэгээ би тэрийг хүлээж аваад тэр өнөөдрийг хүртэл 2026 он хүртэл өнөөдрийг хүртэл 6 жил тасралтгүй усны стил дээр ажиллаж байгаа. Тэ үнэхээр ажиллахад нөхцөл таатай, сэтгэл сайхантай тийм охин л доо манай Оги. Хамгийн хөвгөлтэй дурсамжтай, үзэсгэлэнтэй холбоотой дурсамжтай түүхээ ярьж өгөөч. Нэг хүний зураг ороогүй хамгийн ихний жил орхиод ирсэн. Ажил дээр орчихгүй. Хоёр хүний зураг. Тэгээ угаагдсан мөртлөө жаазлагдаг орхигдсон. Мартцсан юм уу? Ах маань сандраад мартаад хамгийн анхны жил 50 нах ажиллаж байсан. Сандраад мартангуудаа нөгөө хоёр хүнээ харж чадахгүй би цухтаагаад үзэсгэлэнгийн турш нээлттэй эхлүүлчихэл тэгэл нуугдцсан. Тэгэл нуугдц цогцож дараа нь уулзсан ш мэдээж яриг тэгэл уулзаал ярилцаал тэгэл намайг өршөөсөнд баярлалтай шүү дээ. Юу гэсэн тэр хоёр үз? Амар уйлсан. Гоё том цэцэг ирсэн ирээд тэгэл цэцэгтэйгээ уйлаад цэцгээ үлдээчээл гараа явсан. Тэгэл тэр бол хамгийн хэцүү байсан. Яана ямар амар юм бэ те. Тэгээд бас тэр чинь нэг талдаа одоо бодглохлоор яаж мартахаараа тэгж мартдаг байна гэж бодоод тэр бас юу шүү. Одоо энд ямар нэг юм батсан юм байхгүй. Үгүй мартаагүй. Манай ээж одоо харцаагаан гэрэл зургийг маш олон жил хийж байгаа. Тэгээд би 18 мэдэртэйдээ бол яг харцаагаан гэрэл зураг юу нь гоё юм гэдгийг яг сайн ойлгодоггүй байсан. Тэгээд яг одоо ингээд жоохон нас явахын хэрээр ойлгосон зүйл маань болохоор харцаагаан гэрэл зураг би 1-2 удаа авахулчихсан. 2 удаа авахуулаад одоо тэр үеийнхаа нүдийг харах хүний нүд аягүй их өөрчлөгддөг юм байлээ. Тэгээ харцаагаан гэрэл зураг бол жил дамнах тусмаа илүү үн цэнтэй болж өгдөг тийм үн цэнтэй зураг гэж би хэлнэ. Тэгээд ээж маань бол 30 жил нүүр будагч хийж байгаа. Мейкап артистаар явж байгаа. Тэгээд ээжийнхаа ачаар маш олон урлагийн хүмүүстэй танилцаж тэгээд маш олон зүйлийг сурч ингэж явж байна да. Одоо би жишээ нь гэх юм бол 96 онд анх зүгээр орос нэвтрүүлэг хөтлөж байгаа хүмүүсийг хараад орос сэтгүүл үзээд гэтээ манай ээж бол намайг загнаад чамаар хин нүрээ бодуулахын нүд хөмсгөө хинч будаж чадна уралаа будаж чадна гэдээ хийж яхад би юу вэ ээж би бүгдийг буддаг болно хараарай та гэж хэлээ. Тэгээд нүур будсан да. Хэдэн он бэлээ? 96 онд чи хүнээр нүрээ будуулна гэсэн ойлголт баг байдгүй юм. Байхгүй. Артистууд байсан уу? Кино нүрэг хувиргагч нар байсан. Энгийн бодолтой хийдгүйсэн. Энгийн бодол болохоор гол сайхан чинь хийнэ. Гэтэ нэг юм яг одоо юм шийдлэр бол гарч ирээгүйсэн. Нэг одоо төрөлжөөгүй. Одоо фейс артист одоо тайзных те одоо тэрүүгээрээ сайн төрөлжөөгүйсэн. Минийхийг болохоор миний төрөлжин болохоор анх орсон нь болохоор фэшн мейкап артист гэдгээр ороод тэгээд одоо болохоор фейс артист гэдгээр явж байгаа. Хотгоо найз маань санаачлаад 6 жил болсон байна. Энэ хооронд одоо хэвлэл, жааз бүх асуудлыг шийдэж өгч байна. Дахиад одоо 2 жил одоо яг зураг авалтын ажлуудыг яг хариуцаад явлаа. Энэ үзэгсэнгийн маань онцлог болохоор өмнө нь бол дан одоо бүсгүйчүүд
ордог байсан. Энэ жилийн тухайд бол одоо бас нэг урин цаг болгоод 6 сарын 1-ний тохиолдуулаад их хөрсийн баярыг тохиолдуулаад гаргаж байна. Гэр бүлийн хөрөг авалт, хүүхдийн хөрөг авалт гэдэг бас хувиргалтайгаар бас давхар одоо бас шийдээд явлаа. Тэр нь бас их онцлогтой сайхан байлаа. Миний мэргэжлийн онцлог бол ерөнхийдөө одоо мейкап артист, фейс артист гэдгээр тустай будалд нэг их будалд хийгээгүй юм шиг мөртлөө яаж нөгөө хүнийгээ хувиргах вэ гэдэг энэ төрлөөс илүү хүмүүсийг харж буддаг. Тэгээд одоо энэ олон эмэгтэйчүүд бол надад бүгдээрээ кино шиг санагддаг байхгүй юу. Ингээд өнгө айстай байгаад байдаг. Нүднийх нь байдал нь ч гэсэн шал ондоо харагддаг. Учираас тэгээд нэг юм миний одоо яг энэ дээр бол ажиллаж байгаа нь бол дэглэж гэдэг чиглэл нь илүү байдаг. Хүмүүсээ дэгэлдэг. Одоо яаж ахуулах уу, ийшээгээ харах уу, энэ лүү ингээ харах уу, инээх үү, тэ энэ хүнд инээх зөхгүй байна гэдэг ч юм уу, тэ энэ суудлаар суулгоё гэсэн тийм маягаар хүмүүсээ дэгэлж авдаг болохоор дэглэж гэдэг мэргэжил давхар орж ирж байгаа гэсэн. Ер нь бол ямар ч нөхцөлд одоо хүнтэйгээ их нэвтрэлцэж чаддаг манай өвөө. Тийм. Хүнтэйгээ ямар ч хүнтэй одоо ойлголцож, нэвтрэлцэж одоо тэр хүний сэтгэлийг уудалж чаддгаараа бас мейкапудаас онцлогтой. Өөр нь хүмүүс ингээл чимээгүй ингээл боддог ч юм уу яадаг ч тиймэрхүү нөхцөлтэй байдаг штэ. Тэгэхэд манай огийн бол тэр хүний бүх сэтгэл зүрхийг уудалж ярилцаж тэр хүний одоо үнэн төрхийг нүүрэн дээр нь гаргаж ирдэг ч гэдэг юм уу тий. Будалтын онцлогоороо бол манай огийн одоо юу будаагүй юм шиг мөртлөөсөө хүний залуугийн төрхийг жоохны төрхийг гаргаж ирдгээр онцлогтой санагдсан. Одоо зураг авахулж байгаа хүмүүст бол эхэндээ ингээд яхад бие барьсан, сандарсан, өөрийгөө голсон дараа нь ингээд завсар хийнэстэй гэдэг тиймэрхүү асуудлууд аягүй их тулгардаг. Тэгээд зураг авалт явагдаад би камерын дээр дарсан зураг очиж үзээд ерөнхий ихчээ юм гарч ир. Хоёулаа энэ дээрээ жоохон ажиллаад ингээд үгэхэд тэр хүмүүс маань ингээд тавраад эхэлдэг. Би амар их зүчтэй зөрөгтэй. За одоо ингээд тэр хүнийг би ингээд шууд поз заахаа болоод сул өгч тэр хүн өөр ирэхгүй поз ингээд аваа авчдаг. Өөрөө ингээд явцдаг, өөрөө ингээд гаргаад ирдэг. Тэгээ хүн маань тиймэрхүү зургнуудаас ер нь голцоо зурнууд их гарч ирдэг те. Би бол зураачтаас ялгаатай миний зураг өөдөөс ярддаг гэж хэлэх дуртай. Яагаад гэвэл нүрийн будна бас миний өөдөөс одоо юу будах гэж байгаагаа илэрхийлдэг. Зураач нар бол маш удаан хугацаагаар буддаг болоод мейкап артистууд тэргүүн хугацаанд хүнийг өөрчилж буддагаараа ялгаатай. Зураачтаас ялгаатай гэсэн үг байхгүй. Одоо энэ 6 жилийн хугацаанд нийтдээ нэг 560 гаруй хүний зураг авсан юм байна. Тэгэхээр нэг жилд нэг дунджаар нэг 90 хэдэн хүн зарим жилд нэг 100 гардаг ч юм уу тийм. Мэдээж дахиад одоо юу гэдэг одоо хэдүүлээ бол энэ үзэсгэлэнд яг дэгэлсэн байгаагаар өлөгцсөн байгаагаар нэг зургийг л одоо хэдүүлээ харж шít. Энэ нэг зургийн арталт одоо юу гэдэг тухайн хүний нэг бүтэн өдрийн ажил одоо болно гэсэн. Одоо энэ нэг зургийн арталт дахиад мянган зураг, мянган сонголтууд байгаа гэсэн. Тэгээ бидний тухайд бол мэдээж одоо харж агаад хамгийн гоё, хамгийн боломжит, хамгийн сайхныг ярилцж агаад одоо сонгож одоо нэг үзэсгэлэндээ дэглэж ийн гэсэн. Энгийн засангууд ингээ болохгүй. Тэгээ жоохон ингээ галзуу болонгууд бас болохгүй. Тэгсэн чинь ийм одоо хувирмахай, хүчрхэг, бөгөөд нууцлаг ийм одоо баг ийм жолоо атгагч эмэгтэй шиг санагдчихсэн. Амар олон хүнийг өдөрдөж ийм лаг хүн байна да. Маш олон хүнийг лаг өдөрддөг юм байсан байгаа хгүй. Тэгээ тэр энерги нүснээс нь ялгараад тэгээ нөө үснийхаа засалтыг ингээд нөгөө голоод тий засаж толин дарангууд голохоорч ингээд жоохон санаа зовоод хамгийн сүүлийн засалтаар зассан. Мэдрэмж нь юу гэсэн чи ерөөсөн үсийн ингээд зургийг авахад баг 10 минут л зарцуулсан баг. Тэнгүүд ингээд ерөөсөө өөрийнхөө тэр ингээд мөн чанарыг шууд гаргаад ингээд маш энгийн шууд гаргаад явчихдаг. Тэгээ доторх нь юм цоглог хүн байхгүй. Тэгэл ингээд яг нөгөө тэр насаа л гараад ирсэн. Одоо харцаагийн зураг нөгөө бусад өнгөц зургийгаа бодвол хит нөгөө дурсамж сэтрээсэн гүн гүнзгий утгатай мэдрэмжийг илүү тод гаргаж өгсөн. Өнгөц зурган дээр жишээ нь ингээд хүн ямар гоё өнгөтэй юм бэ гэх юм бол харцаагийн зургийг харахтаа хүн энэ мэдрэмж чинь юу вэ? Ямар гоё мэдрэмжтэй хүний анхаарлыг илүү тод татдаг. Тэгэд ингээд нэг жоохон дурсамж сэтрээж өгсөн тиймэрхүү талтайгаа байдаг болохоор иймэрхүү зургнууд дээр миний яг яг гол зүйл нь миний гэрэл өдөр ер нь урд урдын жилүүдийн зургийг ингээ харахад би тэрнээс жоохон онцлог баймаар санагдсан.
Тэгээд би тэр гэрэл тавилт, гэрэл сүдэр за тэгээд янз бүрийн тусгал тиймэрхүү юмнуудыг бүр илүү шинжилгээг хүсээд өөрийнхөө хүссэн л ерөөхдөө авч чадсан л гэж бодож байна. Эхлэлгүүрийн үдэн дээр чинь би чинь яг 13 настай байхдаа яг сүрлэн намлаар юм хийж зардаг байсан. $1 гэж хэлээл зараад Гадныханд гадныханд зардаг байсан. Тэр чи одоо хэдэн хоёр вэ? 92 оноо, 93 оноо. Тийм. Их цөөхөнч гадаадад явдаг байсан. Тэгтэл Бүр багасаа тавцыг авчижээ. тэгээд тэрийг зараад явж байгаад Сүхбээ захирал одоо Улаанбаатар эхлэлгүүрийн захирал Сүхбээ захирал гэж байдаг. Тэр захирал маань их дэлгүүрийн захирал байсан. Тэгээд тэр үед намайг дуудаж оруулж ирээд би уулзалтаад тэгээд сүрлэн намлаар юм хийгээд эхлэлгүүр дээр зарсан. Тэгээд тэрийг хизэж марцдаггүй. Тэгээ би Сүхбээ захирал нарт бас ингээд хизээ нэг зөвхөн уулзна гэд боддөө штэ. Маргаашин дотор 10-ыг хийж авчрах уу гэхээр би авчирч чадна гэд 4 найз охиноо гэртээ дуудаад сүрлэн намлаа хийгээ. Тэгээд хичээлээ тарангуут нь цавуудаал үүрэл лактаал үүрэл аваад утсан доо. Тэгээд гайхаад намайг чичидөө гэл тэгжсэн. Ер нь араас нь сайхан юмнууд болж исэн. Их л шатаа. Баярлалтай шүү би, тий. Их л шатаа хөхтэйж тий. Тий. Тэр найзуудаа доллар болж өгсөн. Тий. Ер нь ирэх байсан. Аав ээж хоёр одоо ингээд намайг хүмүүс айлын ганц уу гэдэг байхгүй. Гэтэ уул нь өөрөө дүүтэй. Тэгээ тэгэнгүүт манай аав ээж хоёр ерөөсөө уул нэг жоохон ингэж гар далааж малаад тиймэрхүү байд. Аав ээж хоёрт ерөөс тийм байхгүй. Тэгээд ер нь аль их эрхэлж өссөн. Аль нь. Тэгээ манай дүү ч гэсэн одоо ингээд айгүй ирэх. Тэгэл их л хайрлагдаж өссөн болохоор л тийм болов л гэж бодож байна. Би одоо Одгэрэл хичээний үрийг 2005 оноос хойш бодож байгаа. Тэгээд өнөөдрийн хүртэл тасралтгүй сайхан уран бүтээлээ хамтдаа хийгээл явж байна. Төрсөн ихчдүүгээс ялгаагүй л хамтдаа өдөр шөнийг хамт өнгөрөөсөн цаг хугацаа маш олон өдрүүдийг өнгөрөөсөн. Өөрөө их сайхан эмэгтэй хүн одоо хүмүүс нөгөө зургатаар гараад гэж ярьдаг шиг л бодоод байдаг. Яг үнэндээ бол бид олоолаа уулзаад юм ярихад зүгээр л ингэж нөгөө дотн хүмүүс шиг ярилцдаг шүү. Зүгээр ярьцдаг. Тэгээ нүур бодолтой өнөөдрийн иймэрхүү бодъё. Дараа нь одоо хүчтэй бодъё гэл нэг гэсэндээ жилийн концепц гаргаж байгаа юм шиг хоорондоо ярилцсан. За эхлээд ерөнхийдөө л юм даруухан буддаг байсан. Одоо жоохон хүчтэй будъя. Ойрц жоохон даруухан байлаа. Жоохон хүчтэй болъё гэл ингээл үргэлжлэг тэгдэгтэй. Одоо тэгж л уран бүтээл хийдэг штеп. Нүур будалтай хийдэг. Хамгийн анх миний ажилласан болол 60 модулийг будж исэн. Эсгийн эдлэлийн шилмэл загварын шоуун дээр 60 модулийг 1000 төгрөгөөр будж исэн. Нэг модуль нь 1000 төгрөг тий. Тэгээд 60,000 төгрөг олж исэн тэр үедээ. Тэгээд өглөөнөөс орой болтол бодно да. Тэгээ яг ганцаараа амжих уу? Амжуулна. Тэгээ дамжуулах арганууд байна. Тэгээд топ модулуудтай их ажилласан да. 60,000 гэдэг чинь тухайн үед хэр мөнгө авах вэ? Харьцуулбал тэр чинь юу штэ 98 он л нөө 99 он ш. Тэгэхээр чинь бас яг вэ? за тэр үед ах トゥ ямар үнэтэй байлээ? Санаж Нэг байна. төгрөг гэж. Хуушаар ямар үнэтэй байсан юм бэ? Мэдгүй одоо. Бэлэн гомлоо 250 төгрөг байсан. Үгүй яхаа мэл мэдэн штэ тий. Тэгтээ ч 60,000 бол нэлээд их мөнгө байж тий. Их мөнгө. 5,000 төгрөг барагддаггүй л үе байсан шүү дээ. 5,000 төгрөгөөр бөөнөрөө л хоолнд ордог байсан. Найзуудтайгаа хооллдог л байсан. Тэгэхээр чинь их мөнгөдөө орно. За энэ жилийн онцлог гэх юм бол хүмүүс ер нь урд урдын жилүүдийнхаас илүү өөрсдийгөө мэдэрсэн. Альсгүй л одоо тэ найзаасаа, дүүгөөсөө, эгчээсээ, ээжээсээ асуугаад ингээд бүгдийг одоо жоохон мэдэрсэн орж ирж байгаа байхгүй юу? Урд нь хүмүүс ерөөсөө тэ юу ямар ч мэдгэдэггүй орж ирдэг байхгүй юу? Аюу сонирхолтой, амар хөөрхөн би яах вүлээ гэж орж ирдэг. Одоо бол ингээд хувцас бэлтцсэн байх жишээний тэ нэг зураг бариад ороод ирсэн байх жишээний айгуу тийм хөөрхөн. Одоо жишээ нь зарим хүмүүс шав шараараа гарч ивэл зарим хүмүүст нь шар өнгөнд бор олж гардаг ч юм уу. Ингээд нөгөө арсны өнгөнөөсөө шалтгаалаад өнгө нь хувирдаг гэсэн. Тэгэхээр одоо зураг зурдаг хүмүүсээс ялгаатай нь будаг өөрөө арсан дээр хувирах чадвар нь өндөр байдаг. Жишээ нь бид нар өглөө нөрөө будчаад өдөөс хойш өдөр болоход арай өөр дүр төрхтэй болцсон юм уу эсвэл будаг шингээд өөр өнгийг гаргацсан байдаг штэ. Тийм учраас миний бодлын онцлог нь бол гаргадаг нь бол ерөөсөө тэр суурэ юунаас эхэлж тавиад дараа нь энэ хоёр холилдоод ямар өнгө гаргаж ирж байгаа вэ гэдэг нь маш чухал байдаг. Би чинь Ариун агчийн 4 тоглолтын дээр нь ажилласан. Космик төсөл дээр ажилласан.
дурлал шиг асан, гайхамшиг төдөрш, тэнгэр шиг бай гэж тоглолтууд дээр нь ажилладаг. Ер нь тэгэл өдөр шөнөгүй бас л 2005 оноос хойш үйлчилсэн дээ. Мейкап хийсэн дээ. Ер нь бол хүмүүс маш их мэддэг болсон байлээ. Тийм. Урд нь бол одоо мэддэгдэхүүн байхгүй, мэдлэг байхгүй те юу яаж ямар хувцас өмсгөөч авчирхаач мэдгүй нэг чомдом дөрөв хувцас аваад ирдэг. Одоо энэ жил бол те 1-2 хувцастай авчирсан байх жишээтэй те. Тэгээ нөгөө ээж дүү одоо хамаатан сад юу гэдгийг дээр найс нөхдөөсөө мэдэрсэн тэгж орж ирж байгаа байхгүй юу? Эмэгтэйчүүд маань орж ирээд хаалгаар дөнгөж орж ирэнгүүтээ одоо юу лээ яах вэ гэл ингээд орж ирснэ. Жохон байжгаад нөгөө одоо зурагчин те мейкап өсчин стилистүүд чинь талаас нь хэлж өгнө штэ таавал ингэх ёстой те ийм байх ёстой гэх те тэр үнтэй чи ярилцсан доторх сэтгэлийн уудлал нь бараг л нөгөө бүх юм нь штэ гоо зүй сэтгэл зүй бүх юм дээр нь ажиллаж байгаа юм чи тийм. Тоо найз тэр бас ярьж байна. Одоо яг энийг тодорхой хэмжээнд бас хөрөг зургийн ном болгох ер нь бол цуврал ном болгох бол сонирхолтой байгаа, зорж байгаа. Архивын тухайд бол маш олон гэрэл зургууд байна. Зураг авахулцсан хэрнээ сонгогдоогүй үлдсэн маш гайхалтай сайхан зураг авах тоо зөндөө байгаа ш. Тэгэхээр тэр болгоныг бас одоо шинээр гарах цуврал хөрөг номонд бас оруулах боломжтой гэсэн. Миний мэрэгжил болохоор олон төрлөөр хүнийг ойлгох учиртай ч юм уу нэг тийм одоо нүр будна гэхээр яг л ингэж хүнийг ингэж ойлгож таних энэ ертөнц агуу их байдаг учраас энэ олгоныг танихын тулд бүхэл хүмүүсийг харж хандаж ингэж явж ээж тэндээс бас нүр будал үүсэн шүү дээ. Энэ чинь бас тий харин зүгээр хилэг дуртай үг гэх юм бол миний хувьд болохоор би эндээ урам харилах хэрэгтэй л гэж үздэг. Аавын байхгүй бол яг ээж дүү хоёртаа анхаарах юм уу? Дүүдээ анхаарах, дүүгээ сайн хайрлах. Тийм одоо ингээд миний яг сэтгэлд байгаа яг юм бодтой байгаа хоёр хүн маань бол ээж дүү хоёр маань болохоор юугээр би тусалж болохоор байна. Бүгдийн хийн мэдээж хэрэг ингээд ээж ажилдаа байлаа гэхэд би орой хоолоо хийгээл ингэж өгтөн гэдэг энэ болгон хайр. Тэгээ хайр гэдэг нэг үг нь батхгүй гэж би боддог. Тэгээд хайр бол маш том зүйл сэтгэлийн жаргал гэж боддог. Хэлж дандаа чаддаггүй хонгорхон үрэн зүрх сэтгэлээс